Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Менежментийн 1-р курсын оюутан би сайхан цэцэг миний бие уран зохиолын ертөнцөөр хамтдаа аялах утга зохиолын цаг подкастаа эхэлж байна. Өнөөдөр бид Монголын орчин үеийн уран зохиолчдын ноён ориглуудын нэг төрийн хоршоо шагналт Чодравалын Лодо Дамын гэрээслэл хэмээх богино өгүүлэлгээр эхэлж байна. Юуны түрүүнд би Лодо Дамын тухай мэрсээр дурдмаар байна. Чадравал хогтой Лодо Дам гойн 1917 оноос 1970 оны хооронд амьдарч байсан бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын соён гэгэрүүлэгч туйлж зохиолч юм аа. 1917 онд Говь Алтай аймгийн Халиут сумын нутагт Бэгэр номын хүрээ хэмээх газар Малчин ард Чадравалын гэр бүлд төржээ. Түүний хүүхэд нас нь Говь хангаа хосолсон байгалийн сайханд мал аж ахуйн соёл донд өнгөрсөн нь хожим түүний зохиолуудын дүр төрслөлт гүн тусгасан байдаг. Тэрээр Улаанбаатар хотод зөвлөлтийн мэргэжилтнүүдийн байгуулсан сургууль суралцаж улмаар зөвлөлт холбоот улсад төмөр замын дээд курст суралцж байсан байна. Үүгээрээ манай сургуулийн дээд үеийн төлөөлөл хэмээн би бодсон. Дараагаар Монгол улсын их сургуулийг дүүргэсэн бөгөөд түүний ажил үйлсээс дурдах юм бол тэрээр зөвхөн зохиолж байгаагүй. Монголын соёл урлагийн салбарт томоохон зүтгэлтэн байв. Соёлын яамны 1-р орлогч урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байхдаа Монголын кино урлаг, театр, циркийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Уран бүтээлийн онцлогоос нь мэрсэр дурдвал Лодо Дам бол Монгол хүний үндэсний бахархал, түүхэн ухамсар, хөдөлмөр болон хөдөлмөрч чанарыг дуулсан зохиолч юм. Түүний бичгийн хэв маяг нь асар өргөн цар хүрээтэй. Олон дүрийн сүлжийг гайхалтайгаар цангицагт оршдог. Хамгийн алдартай зохиол нь гэвэл Тунгалаг Тамир юм. Монголын роман бичлэгийн оргил гэгддэг энэхүү бүтээлээрээ тэрээр төрийн шагналыг 2 ч удаа хүртсэн. Онуудыг нь дурдах юм бол 1962 он, 1971 он. Энэ зохиол нь Монголын ард түмний түүхэн шилжилтийн үеийн амьдралыг эрдэнэ, итгэл, тамир нарын дүрээр дамжуулан гайхалтайгаар дүрсэлжээ. Бусад уран бүтээлээс нь Алтайд манай сургуулийн туужууд, Малгайтай чон, Солонго зэрэг олон шилдэг өгүүлбэрүүд нь өнөө хүртэл уншигчдын дуртай бүтээл хэвээр байна. Тэрээр одоо хүртэл бидний зүрх сэтгэлд эдгээр өгүүлбэрүүдээр амьд байгаа гэдэгт би итгэдэг. Одоо бүгдээрээ гол зохиол буюу гэрээслэл өгүүлбэр рүү орцгоё. Бүгдээрээ зохиолын дөрүүд рүү нэг өнгөж харж үзье л дээ. Гол дүр нь өвгөн. Тэр бол бүтээгч хүний дүр юм. Зохиолч түүнийг маш энгийнээр дүрслсэн ч дотоод сэтгэл нь асар хүчтэй. Өвгөн бол амьдралын хатуу хутууг биеэрээ тулсан, хоосноос бүхнийг босгосон ялагч юм. Түүний дүр төрхөөс бид Монгол эр хүний төсвөр хатуужил гэр бүлийнхээ төлөх хариуцлагыг хардаг. Тэрээр үхэлтэй нүүр тулахдаа айх бос харин үлдэж буй хүмүүстэй амьдралын арга ухаан үлдээж чадаж байгаа эсэхтэй л санаа зовж байна. Энэ түүний аминч бос уужуу 50 хүн гэдгийг хэлтгэн. Бусад төрүүд нь гэх юм бол түүний үр хүүхдүүд. Тэд бол ирээдүйн төлөл. Өвгөний дүргээд цугласан хүүхдүүд нь эхэндээ аавынхаа биеийг зовнсон л гайдаг. Гэхдээ магад түүнийг юу үлдээх бол гэсэн хүлээлттэй байгааг зохиолч нууцхан илэрхийлдэг. Тэдний дүр өвгөний дүр төрхтэй харьцуулахад илүү хүлээн авахч талтай. Өвгөний үгийг сонсоод тэд асар том өөрчлөлт гаргадаг. Тэд материаллык баялгаас илүүтэйгээр сэтгэл зүйн болон ёс суртахууны өв залгамжлагчид болж хувирдаг. Зохиолын хэсгээс баг зэрэгэд урдъя л та. Өвгөний талаас миний хүүхдүүд хүний амьдралыг
Миний хүүхдүүд хүн амьдралыг өөрөө босгодог юм. Би та нарт их алт мөнгө эд хөрөнгө үлдээсэнгүй. Гэхдээ би та нарт үүнээс илүү үнэтэй зүйлийг үлдээж байна. Энэ бол хөдөлмөрчгаар цэвэр журам сэтгэл юм. Хөдөлмөр бол хүнийг өлсгөхгүй, харин залхуурал бол хүнийг дороотуулдаг жамтай. Эвдрэлцвэл өөдөө хайсан шавар өөрийн толгойд хичээр бүгд нурна. Миний үлдээж буй хамгийн том хөрөнгө бол та нар бие биедээ барих түшиг эв нэгдэл юм шүү. Одоо зохиолын зангилаа болон өвгөний хэлсэн зүйлсээр тулгуурлан энэ гурван зүйлийг онцолж үзье. Эхнийх нь хөдөлмөр. Би та нарт бэлэн юм үлдээсэнгүй. Лодой дамын гол үзэл санаа хөдөлмөрлөж байж л амьдрал цэцгэлдэг. 2. Зөв хүн байх. Хөрөнгө мөнгө бол салхинд хийсэх өвс шиг, харин хүн чанар, нэр төр бол хад мэт бат бөх. 3. Эв нэгдэл. Ганц хуруугаар нүүр угааж болдоггүй гэдэг шиг ах дүүсийн эвдрэл юу ч үлдээхгүй тэр сануулдаг. Өвгөн энэ бүхнийг зүгээр л нэг номлол болгож хэлгээгүй. Харин өөрийнхөө туулсан зовлон зүтгэсэн амжилтын жишээгээр баталж байгаа нь үр хүүхдүүдэд нь маш хүчтэйгээр тусдаг. Одоо миний гаргасан дүгнэлтээс өвгөн сүүлчийн амьсгалаа авахдаа сэтгэл амар байна. Учир нь тэр үүргэн гүйцэтгсэн. Тэрээр хүүхдүүдтэй зөвхөн гэрээслэл биш, зам үлдээжээ. Энэхүү өгүүлэг нь өнөөдрийн бидэнд ч гэсэн бид өөр хүүхдүүдтэй юу үлдээж байна вэ? Байрны түлхүүр үү, эсвэл бат бөх хүн чанар уу гэдэг асуултыг тавьж байна. Сонсогч та ч гэсэн өөр хүүхдүүдтэй яг юу үлдээх байсан бэ? Энэхүү асуултаар подкастынхаа эхний хэсгийг өндөрлцгөөе. Одоо подкастын минь 2 дугаар хэсэг. Бид Монголын уран зохиолын сэтгэл зүйн уран зураач гэгддэг Жамблын Лавгийн зүрхний зүйд өгүүлэхийн тухай ярилцах болно. Энэ зохиол бол Лодой дамын гэрээслэлээс огт өргөн аястай. Хэрв Лодой дам гадаад ертөнц бодит амьдралыг зурдаг бол Лавганд хүний амьдралын зүрхний хамгийн гүндх чимээгүй ертөнцийг нээж харуулдаг. Манай зохиолч яг хэн байсан бэ? Жамблын Лхагва 1944 оноос 2007. 2007 онд бид төрж байсан шүү дээ. 1944 онд Дорнод аймгийн Цагаан овоо суманд төржээ. Дорнодын тал нутгийн уудам дэлгэр байгаль хүмүүсийн зөөлөн сэтгэл түүний уран бүтээлийн гол тэжээл нь байв. Тэрээр Монгол улсын их сургуулийн хэл утга зохиолын ангийг төгсөж насан туршдаа бичиг соёлын ажил зүтгэсэн юм. Тэрээр Улаанбаатарын мэдээ, утга зохиол, урлаг, сонин зэрэг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байв. Лавга бол 1960-аас 1980-ад оны Монголын уран зохиолын шинжилгээний нэгэн том төлөөлөгч байв. Тэрээр уламжлалт хүүрнэлгээс илүүтэй хүний дотоод сэтгэлийг өнгөх сэтгэл зүйн гүнзгий задлан шинжилгээ хийх аргыг голчилдог байв. Уран бүтээлийн онцлог нь хэм бол зохиолчийн уран бүтээлүүд нь яг л уран зураг шиг уянгалаг, гүн бодолтой байдаг. Тэрээр